бичлэгээрээ мэдчилж байна. Энэ бичлэгээрээ би өөрийнхөө төрөлтийн талаар та бүхэнтэйгээ хуваалцах хүслээ. Миний төрөлт би 17 оны 12 сард төрсөн. Тэр үед бол яг цас орчихсан. Яг өвөл эхэлжсэн үе байсан. Тэгээд миний өглөөгөө 7 цагт ирээд 0 орсон чинь ингээд гидсний мандавар нэг хальт жоохон ингээд бацлаад өнгөрчихсэн. Тэгээд нэгч таагагүй өрөөндөө ороод унтсан. Тэгээ 9 рүүээс ирсэн чинь ингээд жоохон бас өвдөлт өгөөд өвдөлт өгчээсэн. Жон бадлах ч юм уу тиймэрхүү мэдрэмж төржсэн. Тэгээд би нэгч бас сүртэй таагагүй. Өнөөдөр олол төрнө гэж тэр өдөр бол төрнө гэж ерөөсөө итгээгүй бодоагүй байсан. Тэгээд яг ингээд минут өнгөрөх тусам миний өвдөлт маань ингээд жоохон чангараад бас жоохон ойртоод иржсэн. Тэгээд эмч маань болохоор төрхөөс өмнө төрөлтийн сургалт гэдэг сургалтанд сууж байхад бол яг ингээд бацалтай өвдөлтөө өгөх юм бол яг тэрийг өвдөлтийн хизээ өвдөж ийн яг цагийг бичээд хөтлөөрөө гэжсэн. Тэгээд өвдөлтийн чинь таа ингээд ойртох тусам 10 минут 5 минутын ойрхон өвдөж байх юм бол яаралтай бас эмнэлэг рүүгээ явах хэрэгтэй. Хитрхи эрт эмнэлэг рүүгээ очих юм бол очиж болохын хувьд болох болно л та. Гэхдээ очиод хэрэггүй. Гэртээ ингээд өвдөөд гэртээ амраад ижсэн дээр ингээд зөвлөсөн болохоор хитрхи бас эмнэлэг рүүгээ явах гэж яраагүй. Тэгээд дээрээс нь би бас нэг хитгэжгүй болохоор тэр өдөр төрнө гэж бодоагүй гайгүй жоох ингээд халт өвдөж байгаа юм билүү дээ гэсэн хандлагаар хандж байсан чинь яг тэр өдөр тэгээд яг өвдөлтийнхаа юуг ингээд хараад ажиллаад ирсэн чинь ингээд 15 минут болгонд эхлээд өвдөж эхэлсэн. Тэгээд сүүлдээ 10 минут болгонд өвдөөд за одоо ерөөс эмнэлэг рүү явахгүй болохгүй мэн гээд нөхөртөө би тэр хувцснуудаа бэлцэнүүд аваад эмнэлэг рүү яаравч явсан. Тэгсэн яг гэрээсээ гарсан чинь ингээд гиз өвдөөл бацалт нь эхлээл явж чадахгүй ингээд замдаа цогсоод үгүй амьсгаагаа аваад амьсгалаа аваад амьсгалтаа аваад цогсоод бас ашгүй нэг өвдөлтөнд багс болоод ирэнгүүт нь машинтайгаа явж суугаад. Тэгээ замдаа бас ингээд өвдөөл нөгөө нэг янз бүрийн хурц харуулгач юм уу дасгалгаа энэ төр дээр ингээд даслангууд ч амар өвдөөл. Тэгэд би тэр өвдөж байх үедээ бол нэг хахтар сүртэй ингээд орлоолж харлаал ингээд өөрийгөө сарниулахыг хүсээгөө. Яг өөртөө өвдөлтөндөө ингээд анхаарлаа хандуулмаар, биеиндээ анхаарлаа хандуулмаар ингээд өөрийгөө тайвшруулмаар санагдчихсан. Тайвшруулах хэрэгтэй, зоригжуулах хэрэгтэй гэдэг өөртөө санууллаа явж байсан. Тэгтээ мессежээр ингээд би өөрөө чаднаа амаатна гэсэн үгээ бол тэр үед бол хэлж чадаагүй. Мессежээр тэгтээ ямарчаасаа нэлээ өвдөлтөө өөрийгөө хянахыг оролдоод бас өөр тайван байхыг маш их хичээж байсан. Тэгээд ашгүй яг тэр үед бол төвчрөл ашгүй бага байсан тултаа эмнэлэг дээрээ гайгүй яваад хүрээд ирсэн. Хүрээд ирсэн. Тэгээд эмнэлэг дээрээ ирсэн чинь бас нөгөө бүглэх систем юмудаа бөглөө хэрэгтэй болоод манай нөхөр тэр юмнуудыг бөглөөд би тэнд өвдсөн хүн нөгөө сандал дээр нь суучихсан нөгөө төрж явдаг сандал дээр нь суучихсан аль болох бие барихыг хичээж байгаа юм л да. Мэдээж яг тэр эмнэлгийн ресепшн дээр очих хүртэл бол бас мэдээж өвдөлт маань бол байгаад байгаа. Тэгэл замдаа үе өвдөөл ингээл гизээ бараал амраал аваагайг олонгод бошоо яваал. Тэгээд өмнө би өөр эмнэлэгт төрн яг нэг дээдлэлт нь яг ингээд өөр төрдөг эмнэлэгт төрн гээд цагаалчихсан байсан, ярилцсан байсан. Тэгээд тэр эмнэлэг дээр яваад очсон чинь өмнө хэлжсэн л да. Яг ингээд хүн дүүрчихсэн байх үед бол тэгээд манай хөдөөж авч чадахгүй доотлын эмнэлэг рүү явах шаардлагатай шүү гэдэг хэлжсэн.
Тэгээд өвдөө яваад нөгөө эмнэлэг дээр яваад очсон чинь манайх дүүрсэн байгаа хүлээж авах боломжгүй гэж хэлдгийг. Тэгээд ахаал бацаал нөгөө лифтэндээ суугаад доотлохын эмнэлэг рүү явах болол өвдсөн нөгөө нэг бацалт чинь явагдаад өвдөөд айгу хэцүү. Тэгээд нөгөө коридор тас хүмүүс нь суучихсан. Янз бүрийн хүмүүс суучихсан. Ингээд нөгөө би чинь бас өвдсөн хүн чинь бас нөгөө хүмүүсээс бас санаа зовох гээд амаа. Гэхдээ бол айхтар бол санаа зовоогүй л дээ. Тэгээд арай ч яваад очсон. Тэгээд нөгөө рецепшн дээрээ бүлэгстэй амаа бөглөөд тэгээд бүлэгстэй амаа бөглөөд тэгээд тэр нөгөө нэг цагчин бол айгүй удаан хүрч байгаа юм чинь нөгөө өвдөж байгаа хүнд чинь болол тэгээд манай нөхөр ямаа бөглөчөөд над дээр ирээд нам өрөөнд ороод дэмжид үзүүлэх шаардлагатай байна гэд. Тэгээд тэр өрөөнд арай ч явж ороод орон дээр суугаад юмч намайг харсан өвдсөн чинь 9 см онгоцсон байна гэсэн. Тэгээд шууд төрөлтөөрөө явж орох шаардлагатай байна гэд хэлсэн. Тэгээд эмч маань намайг төрөлтөөрөө авч ороод тэгээд миний өвдөлт ингээл амар өвдөөл бүр би баг өөр төрч чадахгүй юм шиг байна нөгөө нэг төрөлтөө өвчин хамдаадаг эмээ тарайг нь авъя гэд өвчтэй хэлсэн. Тэгсэн чинь эмч маань юу одоо оройтсан. Одоо тийм тарай хийж боломж байхгүй гэж хэлсэн. Тэнгүүт нь яа за би тэгвэл одоо өөрөөрөө л төрөхгүй бол болохгүй юм байна. Надад өөр сонголт бол байхгүй гээл тэрхэн хүчтэй батал тэгээд төрөлтөө орон дээр гарсан. Тэгэл хоёр эмч маань намайг би ямар байдлаар яах вэ гэж надад зөвлөөл. Тэгээд төрөлт маань олвол аль болох тайвшраал яг дүлэлтэндээ анхаарлаа хандуулаад төвлөрөөл яг нэг бацалт нь ингээд явагдаж байгаа үед нь бол би төвлөх ёстой шүү гэдгээ бол мэдээд байгаа болохоор төрөх яг нэг бацалт явах үеийг нь хүлээгээл. Тэгээд бацалтны эрэнгүүд дүлээд тэгээд би нэг 3 удаа дүлсэн байхаа. 3 удаа дөрөөд дүлээд 3 дахь төрөлтөн дээр нэг хүмүүс гараад ирсэн. Толгой нь гараад ирсэн. Тэгээд ахаад нэг хүчтэй төлөөрэй. Тэгээд би энэ гарах шүү гэдэг. Хамаг байдагаараа тэр үед чанга ойрлсон юм байна. Өмнө нь бол бас ингээл чанга ойрлохгүй яг ингээд хамаг хүчээ юунда хүүгээ дүлхтэй гарах хэрэгтэй. Бие чангалахгүй хамаг бие суллаад дүлтэндээ бол хүчтэй дүлэн шүү гэд бодсон байсан болохоор яг тэрнгээрээ хийсэн. Тэгээ яг хүчтэй төлсөн чинь манай хүмүүс хөөрхөн гараад ирсэн. Тэгээд гарч ирээл миний энэ тал дээр ингээд юмч маань гаргаж ирээд тайсан чи ингээд хөөрхөн яв ягаан хөх ягаан өнгөтэй ялцраа амтан гараад ирсэн хөөрхөн. Тэгээд хөөрхөн шууд нөгөө хөхс чинь хөхөө хагаад эхэлт юм билээ. Тэгээд өмнө би бас хөхөө бэлтжчихсэн байсан болохоор юмч маань бодвол өө өста ийм хөхийг болоод хөхөж чадахгүй болж яста нэрэ болохгүй шүү гэдэг манай хөхөөс хөөхөө хөхийг ингээд амлуулж исэн. Тэгээд би чинь тэр үед бол 15:30-д төрсөн. Тэгээд нийтдээ бол миний төрөлт өглөө 7 цагт нэгээд анхны жоохон бацалт эхлээд тэгээд яг жоохон хүчтэй бацалт маань бол 10 цагаас эхлээд яг бүр хүчтэй өвдөлт маань бол 12 цагаас эхэлсэн. Тэгээд 1 цагт бид эмнэлгээс гараад эмнэлэг дээр 2 гэж ирээд тэгээд нөгөө боглогчтой зүйлүүдээ нь бол боглоод ингээд эмчийн үзлэг энэ төр гэж явсаар байгаад 3:30-д би яг төрөх орон дээр гарсан. Тэгээд төрөх орон дээр гарснаас хойш 15 минутын дараа төрсөн байгаа. Тэгээд
тэгээд сүүлд нь ингээд төрсний дараа өрөөндөө байсан охтойцтойгоо эмэгтэйчүүдтэй төрөлтний хэрэгсэн талаар ярилцгаад болвол надтай байсан хоёр охины маань нэг нь бол баг сар гаруй эмнэлэгт төвчж байгаа. Тэгээд ямар ч гинэ нэг өвчтөй байсан болохоор заавал төрөлтөө нь хурдсгах шаардлагатай байсан болохоор бараг 3 хоног шахуу өвдөж төрсөн гэсэн. Хис үрээр төрсөн гэсэн. Хис үрээр төрсөн. Хоёр дахь охин маань бол 24 цаг өвдсөн гэсэн. Өмнөх өдөр нэрээд базалттай. Тэгээд өвдөж 24 цагийн дараа төрсөн гэсэн. Өөрөө бас төрсөн гэсэн. Миний өвдөлт бол яг бүр ингээд хүндхэн өвдөлт нь бол ингээд 3 цаг гаруй үргэлжилсэн өвдөлт байсан байгаа. Тэгээд тийм болохоор би бас эмэгтэйчүүдийг бас зоригжуулмаар байгаа. Багасаа би бол төрөлт бол бараг өөхөх сэхийн зааг дээр ирдэг. Үнэхээр хэцүү үе байдаг энэ төр гэл айхтар амар юмнуудыг багасаа сонссон болохоор төрөлтийг бол бас амар хүнд үе байгаа гэдэг итгэцэн байсан. Гэхдээ бас мэдээж өмнө тэр хийжсэн асуултынхаа ачаар өөрийгөө зоригжуулаад өөртөө итгүүлээд төрөлт бол айхтар хүнд биш, хүн зүйл бол биш. Энэ даваг болол ихэнх эмэгтэйчүүдэд давж гардаг. Миний найз нөхдөд найзууд маань туулаад гараад ирсэн учраас яа би бас чадахгүй гэж өөрийгөө зоригжуулсны дүнд төрөлт маань бас л миний хүсэж мөрөөдөж бодож байсан шиг бараг тэрнээс хөнгөн гайгүй төрөлт болсон учраас эмэгтэйчүүдээ жирэмсэн эмэгтэйчүүдээ өсгөөчүүдээ та нар ч гэсэн бас хөнгөн гайгүй төрөх боломж бол байгаа. Тэхийн тулд бол мэдээж жирэмсэн байх үеийн бэлтгэл бол хамгийн чухал. Тийм болохоор хамгийн гол нь өөртөө итгэх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй. Яг төрөх мөч ирэх юм бол яг тэр үед би чангалах ясгүй, чангалж болохгүй. Би харин соллоод яг өөрийнхөө бие дээр хамаг анхаарлаа төвлөрүүлээд яг тэр базалт эхлэх үед хамт төлж өгөх юм бол хүүхэд маань бол хордон гараад ирдэг. Тийм болохоор эмэгтэйчүүдээ битгий агаарай, зоригтой агаарай. Та нар чадна шүү. Эмэгтэйчүүд угаасаа их хүчтэй, хүчрхэг байдаг учраас өөртөө урам зориг өгч өөдрөг эерэг байгаарай. Тэгээд миний энэ хийсэн бичлэг та бүхэнд таалагдаж байгаа бол мэдээж хэрэг лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe дараарай миний YouTube channel дээр. Тэгээд дараагийнхаа сэдвээр та бүхэндээ уулзлаа. Тэр баяртай.